За бүгдээрээ сайн уу? За өнөөдөр минийг би гэртээ сууж байгаа хэрхэн гоё болгож чадсан бэ бичлэгийн 6 дахь хэсгээр уулзж байна. Тэгээд өнөөдрийн сэдв бол эмэгтэй хүний сэтгэл зүйн дархлаа. За энэ юутай холбогдох вэ гэхээр эмэгтэй хүн ерөнхийдөө хин нэгнээс хараат бос байх тий. За тэгээд хүчрэхэг байх. За өөрийнхөө хийх ёстой, хийх дуртай зүйлсийг хийгээд амжилтанд хүрэх тийм боломжтой байх зэрэгтэй ерөнхийдөө бол холбогдно. За тэгээд миний өөрийн ажигласнаар болвол за охид бүсгүүчүүд маань найз залуутай болоод хамт амьдардаг хүнтэй болоод нөхөртэй болоод ингээд явах хугацаанд аягүй их өөрийгөө алдаж бусдад уусгадаг. За тэр нь юу гэж байгаа юм гэхээр нөхрөөсөө ч юм уу найз залуугаас аягүй хайр халамж нэхэн тий. За тэгэл хүссэн хэмжээнд нь хүрэхгүй бол уурж бухимдан. За бүр юу гэх юм ямар нэгэн зүйл бас нөгөө хүн зуруу хийчих юм бол бас тэрэнд аягүй стресстэй ч юм уу тий. Ийм байдлаар яг сэтгэл зүйн хувьд хүнээс аягүй хамааралтай болсон байдгийг би анзаарсан байхгүй. За тэгээд юу гэх юм энэ байдал бол эмэгтэй хүнд маш муу нөлөөтэй. Яагаад гэвэл хэрвээ та өглөө хин нэгэнтэй ингээд муудаад тий ингээд сайдаад ингээд үлдчих юм бол өдөржин сэтгэл санаас хавалж унжин тий. За тэгээд тэр хугацаанд хийх ёстой байсан зүйлсүүд байхгүй болно. За тэгээд юу гэдэг юм та стресс бухимдлаа их идэд тайлдаг бол их идэж жин нэмэх нь байна. Ходоодоо өвдөх нь байна тий. За энэ мэтчлэн ерөөсөө аягүй их асуудал дагуулдаг юм байна лээ. За гэхдээ хэрэлдэж муудалцлаа гэд орой нэг нь хоолоо хийгээл эсвэл нэг нь ажилласаа тарж ирээл ингээл амьдрал үргэлжилдэг. Харин тэр хоорондын хугацаанд өөрийгөө контролдож тий яг тэр зүйлийг эргээр зөвөр хүлээж аваад өөрийнхөө сэтгэл санааг савлуулахгүй байх ёстой зүйлд бид нар суралцмаар юм байна гэж би харсан байхгүй. За тэгээд гэртээ сууж байгаа ээж бол мэдээж санхүүгийн хувьд тий. За тэгээд нөгөө гэртээ бас аягүй их стресстэй гарч орж чадахгүй тий. Ийм нийгмийн харилцаанаас жоохон ийм хязгаарлагдмал болсон байгаа учраас аягүй сэтгэл зүйн хувьд ч гэсэн эмзэг болоод бусд хүмүүсээс аягүй хараат болсон байдаг. Тэгэхээр энэ мэд байдлууд бол яаж юм гэхээр бид нарт аягүй сул дорой байдлыг л өгөөд байдаг гэсэн. За тэгээ миний авах боломжтой арга хэмжээ юу вэ гэж харсан чинь ерөөсөө жоохон нөхрөөсөө санхүүгийн хувьд бас нэлээд хараат бос тий. За тэгээд ямар нэг юм боллоо гэхэд сэтгэл зүйн хувьд савлаад авахгүйгээр энэ угаасаа иймэрхүү юм болдгийг ч гэдэм угаасаа зүгээр өөрийнхөө хийх ёстой зүйлийг хийж яваад ингээд тайвшрий гэдэг ийм ерөнхийдөө арга олсон. За тэгээд ингээд хүн шийдсэн байхад бол хин нэгэн нэг муухай үг хэлээд ч юм уу хин нэгэн таны хүсснийг хийгээгүй төлөө таны сэтгэл санаа нэг янз бүр болоод хийх ёстой зүйлээ мартаал хийгээгүй ч юм уу орхиол ингээд байдаггүй. За тэгээ хамгийн гол нь та өөрийнхөө гоё дуртай хүн байна гэсэн үг байхгүй тий хийх ёстой зүйлээ хийдэг сэтгэл зүйд аягүй эрүүл тий. Тэгээд энэ бол ер нь айгүй хортой зүйл гэж би бодоод байгаа байхгүй. За хэрвээ нэгэнд та ингээд сэтгэл зүйн хин нэгнээс бүр ингээд хараат болчих юм бол та бол бүр гүн хангалтж ивсэн байгаа тий. Таны ингээд ямар ааштай байх, ямар гоё юм энергитэй байхыг хүн шийддэг болсон байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр тийм байдлаас бас аялуулах зайлсхийгээсэй гэж та нарыгаа бодсны үүднээс өөрийнхөө туршлага дээр үндэслээд өнөөдрийнхөө бичлэгийг ингэж хүргэлээ. Тэгээд дараагийн бичлэгээрээ бас уулзъя. Дараагийн бичлэг бол яг энэ цовруулын манд төгсгөлийн бичлэг байх болно. За тэгээд хамтдаа байдагт бүгдэнд нь баярлалаа.